шийдлүүд нь бас давхар хэлмэгдсэн. Уг нь засгийн газар агаарын бохирдолтой тэмцэхийн тулд маш тодорхой шийдлүүдийг улсын хурлд санал болгож түүнийхэн дагуу их хурлаас бодиттой шийдлүүдийг нь дэмжих шийдвэр гаргахад бэлэн гэдгээ илэрхийлсээр байгаа. Гэтэл өмнө нь агаарын бохирдлын эсрэг цэвэр агаар сан гэж байгуулад тэр сангаараа дамжуулан утаатай тэмцсэн гэх боловч эцэстээ ямар ч хэрэгцээгүй сан болж татан богдсон байдаг. Гэтэл өнөөдөр улсын хурлаар хэлэлцсэн агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар дахиад л агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар болж байна. За дээрэс нь энэ сан нь одоо ажиллаж эхлэхгүй 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг зарим гишүүд шүүмжиллээ. Бид одоо бейтан одоо гамшигын хэмжээнд хүрсэн гэд нийгэм ийм их бухимдалтай байхад энэ одоо агаарын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг 19 оны 1-р сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэж хоошин тавьж байгаа нь бол буруу юм аа. Тэр агаарын тухай хуулийг яагаад 19 оны 1 сарын 1 болгож өгөх нөхөр сан байгуулж байгаа учраас төсвийн тухай хуульдаа зөрчилдөд байгаа юм аа. Төсвийн тухай хуулийн 6-гийн 2-оор төсөвтэй холбоотой асуудал байвал тэр асуудлыг дараа оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэсэн хуулийн залттай байхгүй юу? Бид 18 оныхон төсвийг баталсан 18 оныхон төсвөөр 34 тэрбум төгрөг тавиад өгчихсөн. Гэтэл тэрий чинь одоо санар авч төвлөрүүлэх гэхээр хууль зүйн хувьд бол болохгүй байгаа учраас энэ асуудлаар манай энэ төсвийн байнгын хороо байгаль орчны байнгын хорооныхон олон дахиж ярьж ягаад зөвхөн сантай холбоотой заадчин л 19 оны 1 сарын 1-ээс байгаа юм. Утаатай тэмцэхэд ямар ч супер зуух тараагаад түүндээ түүхийн үрс түлхэхээр үр дүн гарахгүй. Гэтэл засгийн газрын гишүүн байгаль орчны сайд нь өнгөрсөн 7 хоногт зуух тараахаас үр арга байхгүй гэд хэлчихсэн нь нилээдгүй шүүмжлэл дагуулсан. Эцсийн дүндээ сайжруулсан зуух тараана гэдэг бол нөгөө л утаагаар бизнес хийдэг хэдэн хүний халаасыг дүрхэхээс хэтрэхгүй үр дүнгүй арга юм аа. Тэгээ ингээд өчигдөр уржигдрын ярьж байгаа тэр халаадаг цахилгаанаар халаадаг зуух гэж яриад байгаа. Энэ дахиад бизнес болол хувирна шүү дээ. Нөгөө цахилгааныхын шугамд дийлэхгүй. Тэгээ энийг яаж цаашдаа халаахын тэгээд энэ цахилгаанаар халаадаг зуух гэх нэг баах юм авчирдаг энийг худалдаж авах чадвартай хүн байхгүй. Тэгээ мөн л одоо галаа түлтгэрэл төлнө шүү дээ. Тэгээ энийг одоо нэг мөсөн цогц томоор нь харж шийдээч. Нөгөө шахааны зуухаа ярих гад үн мөн тохирохгүй. Тийм учраас хуулиа юу ч гэсэн хоошоо болгочихъя гэдэг юм уу? Одоо ч бүр өнгөө гарчаад штэ. Яндангуу зуух тараана гэд утаа гарахгүй юм чи яндангаар яах юм гэдэг штэ. Тийм учраас утаагүй зуух биш яндангуу зуух тараана гэдэг одоо тийм хошин чим шиг манай монголчууд их нарийн чард хүмүүлдээ тийм одоо бүр хил зүг гарчаад байна цаан чи. Тийм учраас одоо яндангуу зуухал гар тараадгүй юм бол энэ зуух тараана гэдэг нэрээр утаа үйлдвэрлэхгүй шүү. Би энийг бол хатуу хэлээд байгаа. Үнэхээр яндантай л байх юм бол утаатай байгаа. Өнөөдөр агаарын бохирдлыг яаж бууруулах вэ гэдэг дээр гарц шийдэл ярих нь зөв. Гэхдээ өмнө нь бүхэл бүтэн 200 тэрбум төгрөгийг зарцуулаад үр дүн гаргаагүй бүх шатны шийдвэр гаргагчдад хариуцлага тооцох асуудал ор тас мартагдчихад байна. За үүнийг хамт ярих нь одоо ажил хийх хүмүүст ч сургамж болно гэдгийг сануулгах хүн цөөнгүй байлаа. За болдог бол хөдөлмөрлөсөд